Сайн мэцгаана уу? 2023 онд Хятадын Ухааны их сургуульд олон улсын хүний эрхийн сэдвээр лекц унших хурлага аваад тэр боломжийг ашиглаад зүүн өмнөд Азийн орнуудаар аялье гэж бодоод амралтаа аваад явсан. Нийтдээ 1 сар гаруй аялсан. Энэ хугацаанд 11 нислэг үйлдсэн байдгийн. Тэгээ ийм богино хугацаанд ийм нислэг үйлдээд явах нь нэлээд хүнд юм байна. Дахиж ингэж айлмаар юм байна шүү гэж тухайн үед бодож байсан. Гэтэл энэ онд 2025 онд 2 сарын хугацаанд сая Өмнөд Америкийн орнуудаар аялаад ирлээ. 2 сарын хугацаанд нийтдээ 21 нислэг үлдсэн байна. 21 нислэг 2 дахин илүү нислэг хийчихсэн. Тэгээ дээрэс нь 5 хоног машинаар явлаа, 7 хоног усан онгоцоор явлаа. Тэгээд 60 хүрч байгаа хүн бас л хаширдгүй юм байна да гэж бодож байсан. Манай найзын хэлдгээр үнэхээр солиотой аялагч юм байна гэд. Тэгээ би сошиалаар өөрийнхөө нэрийг солиотой аялагч гэд нэрлсэн байгаа. Гэрээдэг аав нэг хоёлаа энэ ойлоо аялыг хийсэн. Олон сонирхолтой бичлэгүүд бэлдсэн байгаа. Одоо тэрийг уулнах Галапагос аяллаар бичлэгээ хийнэ гэж бодсноо ер нь болоод яг Өмнөд Америкийн аяллахаа хөтөлбөрийн дагуу бичлэгүүдэд оруулахар боллоо. Эхлээд Колумбоос эхэлсэн Колумб болон Картахена хотуудын бичлэгийг оруулсан байгаа. Одоо Боливийн бичлэгээ бэлдэж байгаа. Боливийн дараа Чилийн дараа Эквадор, Галапагос айлын бичлэгүүдээ ингээд оруулнаа. Тэгээ бүгдээрээ хамт ингээд сайхан аялцгаая. За та бүхэн тэгээд сонирхоод санал бодлоос хуваалцаад ингээд анх удаа ийм нийтэд бичлэг хийгээд өөрөө оролцоод явж байгаа болохоор бас туршлагагүй мэдэх байгаах.